намайг гэгээ гэдэг. Би жирийн хүүхдүүдтэй адилхан ярьж бас хурдан сэтгэж чадахгүй л дээ. Гэхдээ надад мөрөөдөл байгаа. Харин аав минь намайг дэмждэг. Тэр намайг сагсны бэлтгэлд аваачиж бүртгүүлсэн. Маш их сандарч байна. Хүүхдүүд намайг яаж хүлээж авах вэ? Тэд надтай найзлах болов уу? Жижиг цаашаа. Үгүй ээ. Тэд намайг шоолсон. Бүр хоол очиж суу гэж шаардсан. За яах вэ? Зүгээр. Дунд ангид ороход хүүхдүүд надтай гоё харьцдаг байгаагүй ч хэлээ. Бас муухай харьцдаггүй л байлаа. Нөхөө аав нөхөөгөө бахархдаг шүү. Энийг хамгийн сайн нь хамгийн мундаг нь нөхөө чи сайн шүү. Хамгийн мундаг. Хаяа надад сандал тавьж өгнө. Би чинь байг сэрлийн цудаг гологддог байсан шүү дээ. Хосын наа ой. Ажиглаач дээ. Энэ мэдрэмж намайг улам урам зоригтой, жаргалтай болгов. Би өшөө хичээх ёстой. Учир нь аав минь намайг дэмжиж байна. Спорт гэж гайхалтай юм аа. Намайг урам зоригтой, өсөлт хүмүүсттэй болгосон. Тэд үргэлж урам өгдөг. Би багийнхаа хамгийн мундаг биш ч багийнхныгаа мундаг байх нь дандаа хүсэлээ.
нүдээ миний амьдралыг өөчрөг үнээр дүүргэсэн. Аваа. Би одоо яах юм бэ? Хүн тэнд ямар босноо харуулах гэж хичээж ирсэн юм шүү дээ. Аваа. Одоо хүн хэний төлөө, юуны төлөө тавьж хичээх юм бэ? Хоёр багт амжилт хүсье. Боломжтой тоглолцохоор 90 тоглож цагаар арчих. За. Нэг амгаалт гээд авчихжээ. Хоошоо хилээч нэмээ тэмүүлжээ сая. Би дагаа цай хоошоо. Залуунд дүүхгүй байж яагаад дүүхгүй байгаа юм бэ? Эний хэлснийг хийсэн юм бол ийм болохгүй заяо. Ой, залуучуудаа. Би сүүлд 3 минутын өмнө тайм аваад танд хэлж гаргасан тийм үү? Тэмүүлжээ. Би бөмбөг битний дагаа. Би хар. Заслуун дээр битий зүрхгүй байж та нар аа. Манай 2 оноо дутуу болчлоо 9 секунд дутуу байна. Яах вэ? Тоглох хүн байна уу? Гараа тоглох хүн байна уу? Солилцоог төгсөг болоод. Агшаа та ганцхан боломж болбош би багийнхнаа ингээд ялгахыг хараад зүгээр сууж чадахгүй агшаа. Гэгээ чи өнөөдөр үнэхээр сайн байлаа. Чамайг яг ийм байхад юу нөлөөлөв? Аав чинь чамаар үнэхээр их бахархаж байгаа та. Та манай аавыг мэдэн шүү дээ. Аав минь харааны бэрхшээлтэй байсан. Өдийг хүртэл тэр намайг мундаг, сайн гэж өөрийгөө бодож дэмжиж ирсэн. Би мундаг сайн байж чадаагүй л дээ. Гэхдээ одоо би сайн байх ёстой. Учир нь аав минь намайг тэнгэр дээрээс харж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар альва улсын хүн амын 2-3% нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй байдаг гэх. Энэ тооцоогоор дэлхийн 7.7 тэрбум хүний 200 сая орчим нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй байгаа юм. Тэгвэл манай улсын хувьд 60 мянга орчим нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагаас дийлэнх нь залуучууд байна.
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон насанд хүрэгчид эдгээрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх ойлголтын зөрүүтэй байдлыг арилгах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж энэхүү киног ивент гэж санхүүжүүлсэн оюуны ундраг группийн гүйцэтгэх захирал О Тэнүүн болон ажлын хамт олонд нь халуун талархал илэрхийлье.